Улсын драмын Эрдмийн театрын зураг төслийг Монголын ууган архитектор чимэд гаргаж, багны дээд хэсэгт нь акантус цэцэг болоод Монгол морины толгойг хослуулсан давтагдашгүй хийцийг бүтээжээ. Энэ бүтээл нь Азийн архитекторын өвд бүртгэлтэй байдаг. За тиймээс ч Улсын драмын Эрдмийн театрын барилгад шингэсэн дахин давтагдашгүй хийцлийг олон нийтэд таниулах, хадгалж хамгаалах нь чухал гэдгийг судлаач нар онцолж байна. За энэ бол Улсын драмын Эрдмийн театрын барилга. Тэгэхээр энэ барилгыг бол хамгийн анх Монголын бас ууган архитекторчдын нэг Чимэдгай зураг төслийг гаргаж байсан. За энэ барилгын багн руу иргэд маань яг хажуугаар нь яваад өнгөрөхдөө барилгын яг 8 багны хамгийн дээд талын хэсэг рүү хараад үзвэл энэ бол морь болон акантус цэцгийг дүрсэлсэн юм дүрслэл байгаа. За энэ дүрслэл бол Монгол төдийгүй дэлхийд хосгүй өвийн үнэт бүтээл юм а. Тэгэхээр яг энэ Монгол төдийгүй ингээд дэлхийд маш ховор байгаа энэ багны талаарх маш сонирхолтой мэдээллийг артист, уран бүтээлч, урлаг судлаач Инх Чулуунаас тодруулан өргөе. Би яг нодлон 100 яг нэг өөр явж исэн чинь гадаадын жуулчид яг энэ бүр ингээд бөөнөрөө Европын жуулчид ч тий ирсэн ингээд зураг аваад сахгүй барилгыг бүр. Гэтэ юунд тэгтлийг анхаарал татаад байна гэхээр энэ ордер дээдлийн энэ багны дээр байдаг тэр уран чимэглэлийг ордер гэж нэрлэдэг шүү дээ тий. 3 ордерын төрөл байдаг. Ионик, дорик, коринт гэдэг ордерууд байдаг. Тэрний коринт төрөлд нь багтах маш уран хийцэлтэй тийм ордер байгаамаа. Тэгвэл коринт хэм маягийн баган нүсэн түүхийг өгүүлье. Коринт хотод амьдарч байсан нэгэн охины булшны дээр сувилагчин түүний тоглоом гоёл чимэглэлүүдийг сагсанд хийж чулуугаар авчижээ. Булшны газар акантус цэцэг ургаж хавар сагсыг бүргсэн уран баримлч Калимахад шинэ багны загварыг санаачлахад нөлөөлсөн гэдгээ. Ингэснээр Коринт багн нь шинэ амьдрал бүтээлч урлагийн бэлэг тэмдэг болж Грекийн архитектурт шинэ эрен үеийг авчирсан байна. Улмаар энэ хэм маягийг Чимэдгай өөрийн улсын бэлэг болсон Адууны толгойтой хослуулж 1960 онд энэхүү бүтээлээ төөрөвжээ. Мөн ил багны морины толгойн дүрслийн тухай урлаг судлаач ярихдаа Чингисийн 8 шаргыг бэлэгдсэн байж магадгүй хэмээн ярьлаа. Юугаараа онцлог вэ гэхээр яг Монгол ахуйг бас шингээсэн. Монгол морь гэдэг чинь Монгол хүнээс салшгүй холбоотой бэлэгдэл зүй шүү дээ тий. Тэгээд Монгол морийг тэр акантус гэдэг тухайн яг ордерын бас гол бэлэгдэл болсон тэр цэцэгтэй холбож хийж байгаа нь үнэхээр гоё байдаг тий. Чингисийн 8 шарга морийг Чимэдгай маш гоё түүхтэйгээ хослуулж уран барилгын хийцлэлийг тий яг ингэж Монгол ахуй руу шингээсэн нь маш гоё байдаг шүү. Олон мянган жилийн түүхтэй урлагийн илэрхийлэмжийг Монгол үндэсний соёл бэлэг тэмдэгтээ хослуулж давтагдашгүй хийцийг гаргасан бөгөөд энэ барилга дэлхийн олон орны барилгуудаас ялгарч байгааг урлаг судлаач мөн онцолсон юм а. Монголын архитектуруудын эвлэлээс тус барилгыг Азийн архитектурын өвд бүртгүүлж Монгол түмнийг илтгэж онцлогийг нь тээх соёлын үнэт өв хэмээн мөнхүүлсэн билээ. Иймээс үзэгч та Улсын драмын Эрдмийн театрын барилгын дэрэгдүр өнгөрөхдөө дээшээ харж үзхийг зөвлөё.